За ICT PDR series-ийнхаа бичлэгээр эргэн уулзаж байгаа да. Баяртай байна. Тэгэхээр энэ удаагийн бичлэг бол маш чухал, маш гоё бичлэг болно. Яг гэвэл өнөөдөр бид Inverse Fair Value Gap буюу одоо уруу харсан Fair Value Gap-ын талаар ярилцах болно. За энэ бол миний ICT-гийн хамгийн дуртай PDR-ийг би хамгийн их ашигладаг. Ер нь баг арилжааны маань оролт болгон Inverse Fair Value Gap-ыг ашиглаж ордог байгаа. Тийм болохоор энэ удаагийн бичлэг бол ер нь маш чухал бичлэг болно гэж бодож байна. Ер нь бол бүх бичлэг чухал, гэхдээ энэ бичлэг арай илүү чухал болно гэж бодож байна. За тэгэхээр та бүхэн маань бичлэгээ заавал дуусгах үсрээ би бичлэгний төгсгөлд бас нэг нэмэлт PDR-ийн талаар ярьсан байгаа. Тэгэхээр энэ удаагийн бичлэгэн дээр 2 PDR-ийн талаар ярина гэсэн үг. Энэ бол дан ганц Inverse Fair Value Gap биш, бас нэмэлт PDR-ийг бичлэгний төгсгөлөөс та бүхэн олж мэдэж болох нэ. Тийм болохоор бичлэгээ заавал дуусна үзээрэй. Тэгээ бал цас гаргаад заавал тэмдэглэл хөтлөөрэй. За тэгээ бичлэгэнд орцгоё. За энэ удаагийн бичлэгэнд бид нэр сэдвийн хүрээнд бид нэр уруу харсан Fair Value Gap гэж юу вэ гэдгээ ярина. Бас уруу харсан Fair Value Gap нь яагаад үүсдэг болох, үүнийг бид нэр хэрхэн ашиглаж болохыг ярилцах болно. За үндсэндээ уруу харсан Fair Value Gap гэдэг нь IFVG гэж тэмдэглэдэг байгаа шүү. Заяа. Inverse Fair Value Gap. Inversion биш шүү. Inverse Fair Value Gap. За, аливаа нэг Fair Value Gap нь арилжаалагдаад үл хөндлөгдөх үеуд ханшид тохиолдох нь олонтой. За. Одоо энэ бидний жишээн дээр харж байгаа бах. Ла 2 энэ бол бидний өмнөх бичлэгэн дээр сурсан Fair Value Gap-ын тухай бичлэг, тийм үү? Fair Value Gap-ын тухай бичлэгэн дээр гардаг одоо слайд явж штэ. Энэ ла 1, ла 2, ла 3. Тэгээд Fair Value Gap маань ингээд доошоо арилжаалагдаад энэ Fair Value Gap-ын доор хаах үед одоо энэ нэгсэндээ энэ ла 2 маань үл хөндлөгдөөд одоо ингээд арилжаалагдах тохиолдлууд ханшид маш олон тохиолддог. Тэгэхээр та бүхэн ямар ч үсэн энэ бичлэгийг үзэхээс өмнө Fair Value Gap-ын маань бичлэгийг үзээгүй бол бас эргээд үзчихээ тэгээд ороод ирээрэй. За гэвч энэ нь тухайн Fair Value Gap ханшид ямар нэг ач холбогдолгүй болсон гэсэн үг биш ээ. Энэ одоо ингээд арилжаалагдаад доор нь хаагдсан ч гэсэн энэ одоо ямар нэгэн байдлаар ханшид бас ямар ч хамаагүй ла болчихгүй нөх нь штэ. Тэгэхээр яагаад гэдэг олж мэдсэй те. Inverse Fair Value Gap нь үндсэндээ Fair Value Gap бөгөөд ханш тухайн Fair Value Gap-ын доор лааны их биеэрээ хаагдахад аль биесээр үүсдэг. За энэ одоо бид нар эхний ла байна тийм үү? Хоёр дахь ла, тэгээ гурав дахь ла. Тэгээ хоёр дахь ла маань бол Fair Value Gap болдог гэдгийг бүгд мэдсэн шүү дээ. Тэгээд одоо энэ бол 4 5 6 гэдэг нь болохоор хэд итгэж ла байж болно. Заавал 4 дахь ла байх албагүй. Одоо шууд энэний дараа ингээд заавал үүссэн байх албагүй. Ингэж ханш маань жоохон явж байгаад арилжаалагж жаад буцаж бүр 25 6 дахь лаач байж болно. Тэр бол Inverse Fair Value Gap үүсгэхэд бол дараагийн тэр лан ямар тоотой, ямар дугаартай байх нь бол хамаагүй шүү. Тэгэхээр энэ дэр бол зөвхөн 4 5 6-ыг оруулсан байна. Тэгээд ханш маань арилжаалагж жагаад одоо нэг тодорхой цаг дээр одоо энийг нэг өдрийн чарт гэж бодох юм бол ла болгон маань нэг өдрийн түүхийг өгүүлэн тийм үү. Тэгэхэд хизээ нэг өдөр энэ хоёр дахь лааны доор нь заавал биеэрээ хаагдах хэрэгтэй шүү хүмүүсээ. Заавал хаагдах хэрэгтэй шүү. Их биеэрээ доор нь хаагдахад аль бие ёсоор уруу харсан Fair Value Gap буюу Inverse Fair Value Gap маань үүсдэг байх нэ. Энэ ла 2 маань өөрөө буцаад одоо Inverse Fair Value Gap болдог гэсэн үг. За тэгэхээр хэдүүлээ энийг одоо хэрхэн ашиглах талаар эхлээд ярилцсан дээр баг. Дараа нь яагаад үүсдэг талаар ярихгүй бол бас болохгүй те. За уруу харсан Fair Value Gap-ыг буюу Inversion Fair Value Gap-ыг дийлэх тохиолдолд байнга шүү. Дийлэх тохиолдолд арилжааны оролт хийх цэг болгон ашиглавал зохистой болоо. Учир юу гэвэл дараагийн слайдаас. За энэ бол яг жоохон фан байдлаар бичсэн текст. Яг тэгвэл одоо техник технологи хөгжсөн ногийн энэ гайхалтай PD презентацийн ChatGPT-ээр хийлгэж байгаа гэж бодож байгаа хүмүүс байгаа бах. Гэтэ үгүй. Би энэ бүх зүйлийг өөрийнхөө цэвэр 100% хөдөлгөөнөөр хийдэг. За тэгэхээр дийлэх тохиолдолд шүү. Ер нь бол баг 90% нь нэг Inversion Fair Value Gap-ыг нэг юм profit авах таргет болгож ашиглах тийм юм бол байхгүй. Ер нь бол бид нар арилжааны оролт хийх цэг
болгож ашигладаг. Тийм болохоор би энэ inversion fair value гэх маш их ашигладаг гэж хэлж байгаа ш. Тийм учраас таахгүй. Ер нь бол би бол баг 100-аас 100-д inversion fair value гапыг арилжааны оролт хийгцгийг болгож ашигладаг. Тэ ханш маань ингээд дээш арилж ялглаа. Энэ бол чухал fair value gap шүү. Бид нэр чухал fair value gap-ийн талаар өмнөх бичлэгэн дээр ярилцсан тийм үү? Ямар нэгэн тодорхой зөв арилжааны цагтаа үүссэн. Тэгээд ямар нэгэн зүүн талдаа байгаа ямар нэгэн structure-ыг эвдэж байгаа тийм маш чухал. Одоо structure-ыг эвдээд их биеэрээ эвдэж гарч ирэх юм бол тэр бол маш юм хүчтэй fair value gap болдгоо гэж ярьсан. Одоо тэгэхээр inverse fair value gap-ийн талаар ярьж байгаа тохиолдолд хэдүүлээ зөвхөн хүчтэй fair value gap-ийн талаар ярьж байгаа гэсэн үг шүү. Одоо тийм дурын random энэ бол дурын random fair value gap биш байна шүү дээ. Тэгэхээр та нар бүх fair value gap-ыг харчаад энэ fair value gap бол inverse fair value gap энэ бол тийм юм гэж харж болохгүй нэ. Тийм учраас заавал өмнөх бичлэгээ дахиж нэг үзээ сэргээчээд бас ороод ирвэл хэрэгтэй шүү. За тэгээд энэ арилжаа хийгдэж явж байгаад энэ лаг бол бид нэр ач холбогдолтой үзэхгүй тийм үү? Яг тэгвэл ханшийн доор нь хаагдаагүй те. Зүгээрээ сэтэлчээд буцаад орцсон. Дараагийн лаг болохоор их биеэрээ те энэ яг эхний лааны энэ одоо оройгийн доор нь хаагдсан. Энд хаагдсан гэсэн үг байна шүү дээ. Энэ ханш нээсэн цэг ханшийн хөрсөн дээд цэг, ханшийн хөрсөн доод цэг, тэгээд ханш хаагдсан цэг. За тэгээд ханш хаагдсан цэг маань бол энэ өмнөх fair value gap-ийн маань доор байх хэвээр. Тэнгүүд бид нэр дараагийн энэ одоо хэд дэх candle ч тийм энэ дээр бол 4 5 6 дахь candle дээрээсээ энэ шин дээр байгаа 6 дахь candle дээрээсээ хэдүүлээ энэ арилжаанд орж болох нэ. Эндээс ингэ яг орлоготой болохоор яг энэ эхний лааны орой дээрээс өгөөд тэгээд stop loss-аа хаанж үдээ. Ер нь бол stop loss-оо энэ яг price leg хамгийн дээр тавьсан дээр. Энэ 3 гэдэг дугаартай лааны дээр stop loss-ыг тавьсан дээр. Зарим хүмүүс болохоор ингэж дэдэг хөхгүй. Inverse fair value gap дээр орж байгаа юм чинь гээд энд stop loss-ыг тавиад байдаг. Эсвэл энэний жоохон дээхэн ч юм уу, inverse fair value gap дээхэн ч юм уу тавиад байдаг. Гэвч inverse fair value gap ер нь ямар нэгэн fair value gap-ыг арилжиж хахад тэр одоо ханш маань ингэж зүгээр сэтэлчээд одоо энэ fair value gap-ийн доош сэтэлчээ ингэ буцаа яваад өгөх тохиолдол маш олон байдаг. Тийм болохоор ер нь бол энэ price leg-ийг coverлж одоо энэ 3 гэдэг лааны дээр stop loss-ыг тавиад эндээс оролтоо хийж болох нэ. За одоо яагаад үүсдэг талаар хэлцээ. Биднэрт ер нь бол олон шалтгаан байгаа. Гэхдээ бид нар хамгийн чухал 2 шалтгааны талаар ярилцсан. За ер нь бол та нар одоо мэдж байгаа юм уу? Маркет маань яаж үүсдэг? Яагаад одоо ханш тухайн хөдөлгөөнийг хийдэг? Тэ маркетинг үндсэн үүрэг болон банк санхүү институцийн байгууллагуудын үндсэн сонирхлын талаар бид нар мэддэг болсон. За тэгвэл fair value gap, inverse fair value gap үүсэх шалтгааныг маань одоо тэрнтэй бас уялдаж холбогдно. За inverse fair value gap үүсч болох шалтгаан олон шалтгаан байдгаас ханш альва нэг side delivery хийж дуусах үед энэ одоо buy side liquidity ч байж болно, sell side liquidity ч байж болно. Альва нэг side delivery хийж дуусах үед одоо тэ liquidity grab хийгээд эсвэл бол stop hunt хийгээд тэ янз бүрийн маш олон зүйл хийж бол ханшид эргэлт хөдөлгөөн орж ирсэнтэй холбоотойгоор үүсч болдог. За үүнд болохоор previous day high буюу одоо өмнөх өдрийн high, PDL буюу өмнөх өдрийн ёроол, previous day low, session high low одоо тэ Asia session-ийн маань high байж болно, Asia session-ийн маань low байж болно. Эсвэл бол тэ long term high байж болно, long term low байж болно. Эсвэл бол intermediate term high байж болно, intermediate term low байж болно. Тэ эсвэл бол weekly high low гэх мэт ямар нэгэн одоо чухал үүрэгтэй buy side болон sell side liquidity high low-ууд нь багтнаа. Тэгэхээр ямар нэг зүгээр нэг дурын нэг 5 минутын дээр үүссэн ч юм уу тийм зүйлийн талаар бид нэр яриаггүй шүү. Гэхдээ яг хөө тэр 5 минутын дээр үүсэж байгаа тэр хөдөлгөөний яг чухал цаг дээр ч юм уу чухал ингээд high low хэрвээ энэ категорит доор байгаа энэ категорит багтах юм бол болно л доо. За тэгэхээр эхний шалтгаан бол одоо аль нэг side delivery хийгээд дууссны дараа үүсч болно. Одоо энэ жоохон ойлгомжгүй гэж магадгүй. Тэгэхээр хэдүүлээ зурган дээр харцгаая. За бид нэр энэ зургийг харж байна тийм үү? Энэ одоо энэ шууд ерөн зургийг харахтаа зүүн талаас нь эхлээл хараад явах хэрэгтэй шүү. За бид нар энэ нэг лов байна тийм үү? Энэ бол урт хугацааны чухал лов байна тийм. Урт хугацааны чухал лов. Энэ одоо юу ч хийж болно. Магадгүй тийм энэ одоо шөнийн 3 цаг гэдэг чинь өмнөх өдрийн лов байж болно тийм. Previous day love. Энэ бол previous day love байсан баха. Би энэ зургийг скриншот хийж явах. Энэ бол 15 минутын чарт байна.
Тэгээд энэ бол previous day low байсан. За тэгээд эндээс тэ ханш маань арилжаалагдаад тэ Нью-Йорк нээгдээд энэ ловыг эвдэж чадаагүй тэ. Буцаад үргэлжлээд дээшээ арилжаалагдаад энэ бол одоо дараа өдрийн өглөөний 9 цагт буцаад Нью-Йорк нэгж харж байгаа хаа. Тэгэхэд энэ Нью-Йорк нэгдээд одоо энд ингээд цагийг харах юм бол 10 цагийн үед ч юм уу 11 цагийн үед маш том хүчтэй энэ fair value gap ингээд доошо хүчтэй ороод ирснийг харж байгаа тийм үү. Энэ бол чухал fair value gap. Яг гэх юм бол энэ өмнөх өдрийн Нью-Йоркийн ловыг эвдэж байгаа шүү заяа. Энэ дэр яг тэмдэглээг байна. Гэхдээ энд болохоор одоо Нью-Йоркийн сешн ингээд явж байгаад энэ 9 цагт эхэлсэнийг ойролцоогоор энд эхэлсэн байна те. Тэгээд ингээд 12 цаг, 1 цаг, за магадгүй 2 цагийн үед үүссэн Нью-Йоркийн хүчтэй ийм том ловыг их биеэрээ сэтэлж эвдэж орж ирсэн fair value gap. Тэгээд энэ fair value gap-аас үүдэлтэйгээр цаашаа ингээд арилжаалагдаад өмнөх өдрийнхөө ловыг эвдээд ингээд доош арилжаалагдаад явсан юм чухал fair value gap байна. Энэ бол тэгэхээр бид нэр тэмдэглэх ёстой fair value gap тийм үү. За бид нар урт хугацаанд чухал ловыг эвдэрсэн. Эхний жишээгээ ярьж байгаа шүү дээ хэдүүлээ. Inversion fair value gap үүсчүүлэх олон шалтгаан байдгийн. Ханш альва нэг side delivery хийж дуусах үед гэж юм те. Бид нар тэгэхээр энд бол sell side delivery хийгээд дууссан байгааг харж байгаа тийм. Бид нар sell side delivery хийгээд энэ дуусчээ. За ингээд дууссан байна. Тэгтэл энд одоо за маргааш өдрийнх нь дараагийн өглөөний бас нэг 9 цаг авцаа те. Ингээд яг ингээд шугамдаад харах юм бол нэг ойролцоо 9:30 энэ бол 9:30 ихний лав байгаа юм шиг байна. За маш хүчтэй. Бас энэ маань өөрөө ингээ fair value gapтэй нэгцсэн мэт те. 1-р лаа, 2-р лаа, энэ харлаа, 3-р лаа. Тэгэд эндээс fair value gapтэй нээгдээд тэгээд арилжаалагдж яагаад энэ одоо те энэ 2 дахь лаа, 3 дахь лаа, 4 дахь лаа, 5 дахь лаан дээр ерөөсөө харах юм бол ойртуулад харах юм бол 5 дахь лаан дээр бид нар энэ чухал fair value gap-ийн дээр нь хаагдсан байна тийм үү. Дээр нь чүд дээр нь хаагдаад 6 дахь лаа бол маш хүчтэй дээшээ weaker-ээ сэтэлчээд тэгээд доошоо арилжаалагдаад энд хаагдаад дараагийн лаа маань болохоор бас энэ нэг тийм хордлын одоо эсэргүүцэл тулгараад байна шүү дээ тий. Хар цагаанлаа ээлжлээд цагаанлаа харлаа. Тэгээд дараагийн лаа нь болохоор маш хүчтэй эсэргүүцэл аваад тэгээд бид нар бас энэ fair value gap-аас мартаж болохгүй. Одоо энэ fair value gap чинь Нью-Йорк хамгийн ихний fair value gap маш хүчтэй ингээд өсөд гараад ирсэн. Тэгвэл энэ fair value gap-аас бас ингээд давхар эсрүүцэл авч байгааг нь харж байгаа хаа. 1 2 3 4 удаа ингээд те виклээд тэгээд ингээд арилжаалагдаад дээш явсан харж байна. Тэнгүүт албан ёсоор энэ fair value gap-ийн дээр хаагдахад бид нэр энэ маань болохоор inverse fair value gap болно гэсэн үг. Тэгэхээр одоо юу гэдэг чинь бид нэр арилжаанд орох бол эндээс те long захиалга өгөөд за stop loss юу гэдэг энэ price leg-ийн доор үж болж байна. Бүр найдвартай баталгаатай гэх юм бол энэ price leg бүр эсвэл бол энэ price leg-ийн доор гэдэг ч юм уу те. Гэх мэтчлэн бид нэр арилжаанд орж болох нэ. Тэгээд ханш маань ингээд бас энэ нэг тодорхой хэмжээний эсэргүүцэлтэй тулгараад тэгээ хоёр талтаа ингээд ийм одоо flag шиг юм үүсгээд тэгээд эндээс арилжаалагтаа гараад явлаа. Энд ингээ гараа явлаа. Тэгээ буцаж ирлээ. Яг энэ нөгөө нэг энэ fair value gap-аас тап хөлөх ховрог дүүрлээ. Хүүт юм байна. Гээл гарч явлаа. Дараагийн удаа дахин нэг дахиад ороод үзээгээд дахиад нэг удаа цэв хүүт тусанд яг хөлөх ховрог дүүрлээ. Бам. Эндээс бум buy side delivery. Бид нарт авах хэвээр buy side delivery байсан. Энэ хай чинь болохоор өмнөх өдрийн Нью-Йоркийн хай, тэгээ previous day high буюу өмнөх өдрийн хай. Тэгэхээр бид нар бүр тэрний өмнөх одоо 2 өдрийн өмнөх buy side delivery, sell side delivery хийцэн тийм үү? Sell side delivery хийлээ. Тэгээд үргэлжлүүлээд энэ fair value gap-ийн дээр хаагдахад энэ маань өөрөө inverse fair value gap болоо. Тэгээд эндээс ингээд арилжаалагдаад дээш арилжаалагдаад явж байгаа харж байгаа хаа. Тэгэхээр аль нэг side delivery хийж дуусах үед liquidity graph ч хийж болно те stop hunt ч хийж болно. Юу гэж нэрлэнэ өөр юм зэ. Ханшид эргэлт хөдөлгөөн орж ирсэнтэй холбоотойгоор үүсч болдог. Тэ бид нар доошоо явцсан энд байсан те бүх sell side liquidity-г авцсан. Одоо бид тэгж доошоо явах шалтгаан алгаа. Тэгэд энэ өмнө нь энэ хүчтэй одоо те энэ цэг чинь болохоор энэ fair value gap чинь болохоор энэ ловыг эвдэхэд одоо хариуцлагыг хүлээх хөхгүй хамгийн чухал үүрэгтэй fair value gap нь байсан. Smart money энэ захиалга өгсөн. Тэгээд буцаад энэ цэг маань ингээд эвдрээд
дээр нь хаагдах үед бид нэр эндээс ингээд арилжаанд орох маш олон боломжийг харж байгаа хаа. За дараагийн жишээ. Дараагийн шалтгаан. Дараагийн шалтгаанаас өмнө хэдүүлээ зар сурталчилгааны завсарлага авъя. Тийм ээ. Тэгэхээр энэ бичлэг бол хин нэгэн албан байгууллага спонсорлог аваад огт спонсор байхгүй. Би өөрийнхөө спонсор. Тэгэхээр би бол бактестийг ямар их одоо тий прич хийдгийг та нар бол мэднэ. Би бактест болвол одоо миний арилжааны карьерт амжилт гаргахад хамгийн чухал нөлөөсөн зүйл гэж боддог. Тийм болохоор та нар ямар нэгэн гүүрүүнүүдийн хутлаа өнөө сургалтыг аваад ч юм уу ямар нэгэн зүйл ингээд яг ингээд 1000 сонсохоор нэг үз гэдэг штэ. Яг тэр шиг та нар ингээд хүний онол яриад ингээд ингэж бага юм сонсож байгаа та нар өөрсдөө энэ платформ дээр бүртгүүлээд өөрийнхөө тий хүсэж байгаа тэр сешнийг эхлүүлээд өөрийнхөө стратегийг туршаад яг бодит дата яг бодит бүх одоо тий өөрийн чинь талар бүх зүйлийг хэлээд өгөх тийм одоо ийм платформ байгаамаа FX Replay гэдэг. Энэ бол бактестийн платформ. Та нар заавал бактест хийх хэрэгтэй амжилттай арилжиж болохын тулд тэгээд хэрвээ та нар энэ платформыг сонирхоод бүртгүүлэх юм бол энэ доор хүчсэн байгаа Uppercut гэдэг хөнгөлөлтийн кодыг apply capo хэсэгт ашиглаад 15% хөнгөлөлт хийлээрэ. За бичлэгэнд орсон. Universe Firewall app үүсгэх шалтгаан дугаар 2. За энэ бол маш сонирхолтой шалтгаан. Энэ бол сонирхолтой ч байхгүй. Ер нь бол миний байнга ашигладаг одоо ер нь бол миний арилжааны стратеги байгаамаа. Энэ бол за зарим тохиолдолд smart money гэдэг нь болохоор бид нар мэдчихэ тий банк санхүүгийн байгууллага тийм мөнгөтэй хүмүүс мөнгөтэй том тоглогчид маань ханшиг зориудаар нэг тал руу хөдөлгөж тодорхой хэмжээний ликвидитийг хамаа авч мөн зах зээл олон тооны арилжаачдын анхаарлыг татдаг. Энэ анхаарлыг татдаг гэдэг нь хамгийн чухал шүү заяа. Яагаад тэгэхээр ингээ ханш зүгээр явж илээ тийм үү? Мессеж дээшээ доошоо нэг тийм онцгой хийсэн юм байхгүй. Тэнгүүт смарт money болохоор ханшиг зориудаар одоо нэг тал руу за тэдний хувьд бол өөрсдийнхөө эсрэг тал руу хөдлөгдөг гэсэн үг. Тэд нар хэрвээ одоо тий зархаар шийдсэн байлаа гэж бодоход тэд нар өөрсдөө бас нэг богинохон хугацаанд ханшиг албаар өсгдөг байна. Энэ нь болохоор зах зээлд маш их хэмжээний одоо ритейл арилжаачдын анхаарлыг татдаг. Өө тий ханшиг өсгөх гээд байгаа юм шүү. Дээрээс зарж байгаа хүмүүсийн стоп лоссыг одоо авах зэрэгээр зах зээлд одоо баг зэрэг liquidity grab хийдэг. Тийм үү өөрт нь ашиггүй байсан ч гэсэн яагаад гэвэл тэд нар одоо удахгүй зарах гэж байгаа ч гэсэн богино хугацаанд худалдаж авч олон таны арилжаачны анхаарлыг татдаг. Ингэснээр өөрсөндөө тий арилжаачдыг төөрөгдүүлж зах зээлд татан оруулж тэдний захиалгыг ашиглан өөрсдийн эсрэг талын захиалгыг зах зээлд шахан нийлүүлдэг. Яг энэ шалтгааны улмаас Universe Firewall app маань бол маш гайхалтай entry болж болдог байна. За энэ хэдүүлээ зурган дээр яаж харагдгийг харцгаая. Энэ бол яг миний цэвэр өөрийн арилжааны стратеги шүү. Та нар одоо бол мэддэг болсон байх. Хэрвээ миний бактестийн сешнүүдийг үзсэн бол ер нь бол энийг чи гадарлаж явах хэвээр. Үзег бол миний бактестийн сешнүүдийг үзээрэй. Би энэ яг стратеги маш олон удаа баттгаа те $100,000 аккаунтыг 112,000 болгож явцсан байгаа. За. Нэгт те өмнөх өдрийн доод ханш бид нарт энд байна. Тэгээ 10:30 бас нэг Нью-Йорк лийс юм шиг байна. Тэгэд энэ нь болохоор sell side liquidity бас л 15 минутын чарт байгаа шүү дээ. Sell side liquidity тэгээ өмнөх өдрийн доод ханш буюу sell side liquidity. Энийг ханш маань ингээд за энэ хэдэн цагтын. Тэгээ бас л 9 цаг бас л Нью-Йорк. Тэгээ өмнөх өдрийнхөө доод ханшийг Нью-Йорк маань ханш нээгээд бүүм доошоо ингээд нэлээд хүчтэй эвдэд ороод ирсэн тийм үү. Энэ бол manipulation буюу одоо зах зээлийн арилжаачдыг төөрөгдүүлж байгаа нэг хэлбэр. Нэг зүйлд боовдж гин гэсэн үг. Зах зээлийн арилжаа ритейл арилжаачдыг энд төөрөгдүүлж гин гэсэн. Оо за бид нар те одоо шорт орох юм байна. Энэ бол те гоё хай үүссэн байна. Тэгээ бид нар ингээд гоё арилжаалагчаад эндээс хүчтэй энд одоо энэ ловыг өмнөх өдрийн ловыг эвдсэн. Гингүүт нөгөө нэг breakout арилжаач яах нь эндээс өөрсдийнхөө шорт захиалгыг өгөх нь тийм үү? Өөрсдөө шорт захиалгыг өгнө. Тэр шорт захиалгыг нь ашиглаад smart money өөрсдийнхөө buy order-ыг биелүүлдэг. Тэднэр ч ерөөсөө liquidity л хэрэгтэй байгаа шүү дээ. Банк санхүүгийн байгууллагууд тэднэрт хязгааргүй мөнгө байгаа, infinite money байгаа заяа. Хязгааргүй мөнгө байгаа. Зах зээлийг яаж хөдөлгөх хэмжээний мөнгө байгаа. Тэднэрт байхгүй зүйл нь liquidity, эсрэг талын худалдаж авах, эсвэл зарах order. Энэ жишээн дээр бол тэднэрт худалдаж авах гэж байгаа юм чинь тэдний өөдөөс зарах хүмүүс л хэрэгтэй. Тэгэхээр энэ хүчтэй liquidity одоо manipulation явж энд боовдолд явснаар маш олон тооны арилжаачд эндээс
зарах захиалга өгөхөд тэдний зарах захиалгыг ашиглаад яг энэ нэг одоо тэ 25,630 гэдэг энэ ханшин дээр өөртөөхөө маш их захиалгыг биелүүлж чадах байхгүй. Тэгээ эндээс хүчтэй зах зээлийг түрээд ороод ирсэн. Энэ fair value gap бол чухал fair value gap. Яг гэх юм бол энэ fair value gap маань өөрөө ингээ харах юм бол 1-р лаа, 2-р лаа, 3-р лаа. Энэ 2-р лаа маань энэ том одоо өмнөх өдрийн доод ханшийг liquidate хийсэн те. Биерээ доор нь хаагдаж чадаагүй ч гэсэн энэ fair value gap маань энийг эвдсэн одоо хариуцлагыг хүлээх нэ. Энэ одоо буруутай гэсэн үг. Энэ ловыг эвдэхэд тэгээд дараа нь энэ ловын маань одоо энэ fair value gap маань дээр ингээд алжаа одоо яваад хаагдсан байна тийм үү. Маш том цагаанлаа гарч ирээ хаагдаад за тэгээд дараагийн лаа бол нэг чухал онцгийн хийсэн юмгүй харлаа. Дараагийн лаа энэ лаг хараар энэ лаа нээгдээд доошоо арилжаалагдаад энэ fair value gap-ийн доор орсон тийм үү. Гэхдээ зүгээрээ сэтэлчээд буцаад хаагдахтаа энэ дотор нь хаагдсан байгаа юм. Яг энэ fair value gap. Inversion fair value gap-ийн уруу арсан fair value gap-ийн дотор нь хаагдсан байна тийм үү. Энэ бол асар чухал. Энэ бол асар чухал. Энийг хэдүүлээ дараагийн слайдын дээр ярилцсан. Тэгээд дараагийн лаа маань болохоор бүүм нэгдлээ. Нэгдснээсээ хойш чүчүү доошлоо. Бүүм дээшээ хаагдлаа. Тэгээд үргэлжлээд энэ одоо тухайн өдөр дуусахад өдрийн 3 цагт өрөөний 4-5 цагт бүүм энэ өмнөх өдрийн buy side liquidity ба өмнөх өдрийн дээд ханш руу давталсан байгааг харж байгаа хаа. Энэ дээр ингээд зөвхөн энэ ингээл яг энэ fair value gap-ийн дээр buy order өгвөл stop loss юу гэдэг чинь те яг энэ price lag-ийн доор нөгөөл ингээл тарихад энэ бол нэг харьцах 4 risk 4 бартай арилжаа болохоор байгаа байхгүй юу. Мэдээж энэ бол 15 минутын чарт ер нь бол хугацаа орно. Би бол ер нь 1 минутын дээр арилждаг. Гэхдээ тэр 1 минут байна уу? Тэр лаан одоо яг нэг лаал боллаа ойлгож байна уу? Тэр 1 минут байна уу? 1 цаг байна уу? Ер нь бол нэг тийм чухал ялгаа байхгүй. Гэтэ яг том цагууд бол мэдээж арай найдвартай. Гэхдээ стил чи энэ арилжааны стратегийг ямар ч цаг дээр ашиглаж болох нэ. За. Ийм байна. Одоо тэ эхлээд бид нэр sell side delivery явцсан. Арилжаатыг бовдоо доошоо ингээд зарах захиалгыг хийлгүүлсэн. Энэ нь бол ерөөсөө smart money-гийн хийж байгаа ажил шүү. Эхний жишээ бол яг хөө те бид нар юу яасан тийм үү? Аль хэдийн энэ одоо sell side delivery хийгээд дууссан. Амар том цаг дээр энэ sell side delivery хийгээд дууссан. Одоо бид нар доошоо шалтгаалгаа те яг маркет ажиллаад байна шүү дээ. Маркет тэгээд одоо нэг юм нүдгүү те юм үнрээр нь хайж олоод бүгдийн залгидаг тийм мангас гээл төсөлч гэлсэн шүү дээ. Яг тэрэн шиг хаан захиалга байна, хаана ханш хаашаа явж ийн ерөөс тэр тийшэл хаан захиалга нь тийшээ явж байгаа л тийм амар 15 толгой татгаал 60 мангас байна гээл төсөлч маркетинг. Дараагийн жишээ бол мэдээж smart money. Smart money бол ерөөсөө л өөрсдийнхөө захиалгыг зах зээлд шахан нийлүүлэх зорилготой. Аль болох ойролцоо ханшин дээр одоо энэ 25,620-с 40 хооронд филтгэл одоо үндсэн зорилготой байгаа шүү дээ. Тийм энэ маш их хэмжээний захиалга биелүүлж чадсан байхгүй. Яагаад гэвэл арилжаачдыг retail арилжаачдыг бовдож энд арилжаанд оруулаад тэдний sell order-ыг ашиглаад өөрсдийнхөө buy order-ыг өгчөж байгаа л гэсэн үг. Тэгээд энэ хоёрууд арьж байгаа. За, ийм хоёр үндсэн шалтгааны улмаас inverse fair value gap маань үүсдэг байх нэ. Нэг нь бол яг хуу аль хэдийн ажлаа дуусгацсан. Тэгээд эсрэгтэл руугаа явж байгаа болохоор fair value gap маань inverse fair value gap болж байгаа. Хоёр дахь нь болохоор зориуд дээр энэ fair value gap-ыг smart money үүсгээд дараа нь энэ fair value gap-аас бүүм. За, анхаарах зүйлс. За, тэгэхээр энд нэг зүйл чухал зүйл байгаамаа. Би сая ингээд түрүү лагаараа ингээд лаа маань inversion fair value gap-ийнхаа заавал доор нь хаагдах хэрэгтэй гэж ярьжсэн тийм үү? Заавал доор нь хаагдах хэрэгтэй. Ер нь тухайн fair value, inversion ч байна уу, жирийн fair value gap ч байна хамаагүй. Заавал доор нь юм уу? Хаагдчихээж заавал тэр inversion fair value gap болдог. Доор нь хаагдахгүйгээр одоо энэ жишээн дээр те 1-р лаа, 2-р лаа, 3-р лаа энэ одоо 4 ч юм уу, 5 ч юм уу, 6 дахь ч юм уу аль нэг лаа буцаж ирэхтэй доор нь хаагдсан байна. Хаагддаг. Яг хөө ингээд доош ингээд сэтэлсэн байна. Энэ бол liquidation буюу зүгээр л энд одоо энэ fair value gap-ийн доор тавьсан stop loss-ыг хамж байгаа. Арилжаачдыг бас нэг баг зэрэг төөрөгдүүлж байгаа л нэг хэлбэр. Тэгэхээр ийм зүйлд бол итгэж болохгүй. Эндээс бол ингээд хаагдчихсан гут нь эндээс өөрөөхөн чи зарах захиалгыг өгч болохгүй гэсэн. Тэр ICT бол ингэж хэлсэн байдаг.
Boris tell the story, the weak do the damage буюу Лааны зүүн хохирлыг учруулж Лааны биед хүүхийг өгүүлж байдаг. Одоо энэ weak биш үү? Энэ зүү биш үү? Энэ зүү бол зүгээр арилжаалтыг манипуляц хийх нэгдүгээр, хоёрдугаар энэ доор байгаа одоо liquidity-г энэ доор мэдээж тодорхой хэмжээний liquidity байгаа шүү дээ. Эндээс худалдаж авсан хүн stop loss энэ Лааны хоёрдугаар Лааны энэ зүүний доор л тавина шүү дээ. Энийг авахар явсан л зүйл واخгүй юу. Тэгэд яг ханш хаасан цэг, ханш нээсэн цэг гэдэг асар чухал хүмүүсээ. Бид нэр маркетинг яг алгоритмаар ажилладаг тий. Одоо ингээд бүх зүйлийг ингээд програмчлцаа одоо тэр нэг хиймэл оюун ухаан ч гэдэг юу ч гэдэг тэр нэг програм нь бүх зүйлийг ингээд алгоритмын дагуу ажиллаж идэг гэдэг талаар ярилцсан тийм үү. Тэнгүүт энэ ханш нээсэн цэг, ханш хаасан цэг, ханшийн хүрсэн цэг энэ зүүнүүд асар хамаатай хүмүүсээ. Тэгэхээр энэ зүүнүүдтэй хэлүүлээ заавал ач холбогдол өгөх нь асар чухал байна. Тэгэхээр иймэрхүү одоо зүүтэй газар ингээд зүүгээр сэтлээд доор нь хаагддаг бол бид нар эндээс арилжаанд орохгүй байна. За, bearish inversion fair value-г үүсгэх нөхцөл ханш хаасан цэг нэгдүгээр Лааны хүрсэн дээд цэгээс заавал ч доор орох хэрэгтэй. Ханш хаасан цэг нь шүү дээ. Одоо ханшийн хаасан цэг нь одоо энэ жишээн дээр ингээд энийг доор нь хаацсан байлаа гэж бодох юм бол ханш хаасан цэг нь заавал энэ нэгдүгээр Лааны хүрсэн дээд цэг буюу энэ Лааных нь энэ оройноос заавал доор байх хэрэгтэй. Үндсэндээ зөвхөн энэний доор хаагдсан байх хэрэгтэй гэсэн. За, bullish inversion fair value гэх нөхцөлөөр эсэргээрээ ханш хаасан цэг нэгдүгээр Лааны хүрсэн доод цэгээс одоо эсрэг талаар нь харж яах гэсэн үг шүү дээ. Хүрсэн доод цэгээс заавалчгүй дээр байх хэрэгтэй. Одоо нэгдүгээр Лаан bullish inversion fair value гэх юм бол нэгдүгээр Лаан энд байгаа, хоёрдугаар Лаан энд байгаа, гуравдугаар Лаан энд байгаа гэсэн үг шүү дээ. Тэгвэл энэ одоо нэгдүгээр Лааны хүрсэн доод цэгээс заавалчгүй дээр арилжаалагдан хаагдсан байх хэрэгтэй. Тэгжээж одоо bearish inversion fair value, bullish inversion fair value болдог байна. Эсбүгээс үүнийг ерөөсөө inversion fair value гэж тооцохгүй. Энэ бол зүгээр энэ манай 2 дугаартай fair value gap маань одоо зүгээр ажиллаж байна гэсэн үг. Энд ингээ ажиллаад спорт бариад те эсрэг талын арилжааг ингээд аваад явж байна гэсэн үг. Энэ бол ураарсан fair value gap биш. Энэ бол зүгээр жирийн fair value gap, гайхалтай fair value gap. Тэр чинь эндээс бол long арилжаанд орж болох нэ гэсэн үг. Энэ fair value gap ашиглаад. За дараагийн зүйл бонус хичээл. Бонус хичээл гэж ярьсан те. Энэ хүртэл үзсэн бол баярлаа. Үнэхээр баярлаа. Өөртөө хөрөнгө оруулалт хийж байгаад баярлаа. Би энэ одоо та нар харалт амар чанартай гоос те. Би энэ бүх зүйлийг маш их те төлбөр гаргаад ямар ч төлбөргүй ингээд та нарт зориулаад хийсэн. Гэтэ яг би 100% та нарт зориулаад хийсэн эдэргээд заавал нэг Терез ах шиг юм нэрэд шаардлага байхгүй. Мэдээж би нэг өөрийнхөө төлөө бас өөрийнхөө мэдээж сурсан зүйлийг баттгахын тулд хийж байгаа. Тэгээд тийм болохоор ямар ч байсан өөртөө болон та нарт баярлаа. Тэгэхээр энэ хүртэл үзсэн болвол та нарын бонус хичээл буюу BPR гэдэг нь болохоор balanced price range гэсэн үг шүү заяа. Balanced price range буюу BPR гэдэг гурван үгний товчлол balanced price range. Ханшийн тэнцвэрчсэн бүс гэж одоо монгол хэлнээр орчуулж болно. За энэ нь юу вэ гэхээр заяа. Энэ нь юу гэхээр BPR нь мөн л ICT PDRA бөгөөд маш хүчрэх PDRA. Би нэг бас харах юм бол бас арилжих дуртай байдаг. Гэхдээ нэг их тийм амар элбэг тохиолдод байдаггүй. Ханшид үүсэх нэг чиглэлийн хөдөлгөөний дараа эсрэг талын хүчтэй хөдөлгөөн орж ирж хоёр талын fair value gap-ууд огтлцох нь ханшиг хүчтэй тэмцвэржүүлж нэг талын чиглэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. За юу гэсэн үг вэ? За бид нар ингээд дээшээ арилжаалагдаад мэдээж энэ бол чухал fair value gap байх. Энэ дээр ингээд жишээн дээр орсон байхыг бодгоо. 1 2 3 манай үндсэн fair value gap. За энэ бас balance price range нь ерөн заяа шууд 4 байвал 4 дахь лав байвал гоё шүү заяа. 25 6 дахь лав биш. Одоо 3 дахь лааны дараа шууд 4 дахь лав ингээ хүчтэй ороод ирэх юм бол энэ яг энэ 3 лааны паттерны чинь retail арилжаач юу гэдүүлээ? Morningstar гэдэг штэ. Өглөөний гэдэг одоо паттерн яг үндсэндээ ер нь бол тэр бол balance price range. Гэтэ хаана газар үүссэн биш мэдээж чухал газар үүссэн байх хэрэгтэй шүү. За аль нэг энэ зүүн талд маш хүчтэй high эсвэл low-ыг хэвтсэн. Энэ жишээн дээр бол мэдээж high-ыг хэвтсэн. Тэгээд чухал цагтаа формсэн бодвол одоо нэг юу ч үдэ Нью-Йорк дээр форм хийсэн ч юм те. За яг хөө гэтээ 4 5 6 4 байв сайн. Тэгээд хойшлох тусмаа яг уу
стил ажиллана. Гэтэ ер нь бол 4 байвал бүр сайн. Шууд ингээд үүссэн байвал бүр сайн. Энийг одоо чинь 1 минутын лаг гэж бодох юм бол 1 минут, 2 минут, 3 минут, 4 минутын дараа үүссэн байвал хоёр талын fairway gap ингээд огтлолцсон байна юм уу? Энэ 3 дахь лаа нь өөрөө энэ лааныхаа нэг дахь лаа болж хувирна гэсэн үг шүү дээ. 1 2 3. Тэгэд энэ fairway gap ингээд яг хөө ийм төгс бол бүр гоё. Гэтэ заримдаа бол энэ одоо энийг одоо 5 дахь лаа гэж үзэх юм бол заримдаа ингээд чүд дэшээ орж морцсон тохиолдол бас байдаг. Гэхдээ тэр бол нэг тийм чухал биш. Ерөнхийдөө ингээ харахад balance price range гэдэг нь болохоор хоёр fairway gap, эсрэг талын хоёр fairway gap, bullish fairway gap, bearish fairway gap ингээ хоёр талдаа огтлолцох юм бол balance price range гэдэг маш хүчтэй юм формашныг үүсгэдэг. Ингээд эвдэд ороод ирсэн тохиолдолд бид нэр эндээс short арилжаанд орж болох нэ тий. Эндээс short захиалга өглөө, stop loss 3 дугаар ландаа дээр. Тэгэхээр хоёр талын fairway gap-ууд нь огтлцох нь ханшиг хүчтэй тэнцвэржүүлж. Одоо fairway gap гэдэг чинь ерөөсөө үндсэндээ нөгөө нэг ханшман тэнцвэргүй байгааг л хэлээд байгаа шүү дээ бид нар. Ханшман тэнцвэргүй аль нэг талын захиалга хүчтэй шахаад ороод ирсэн байгааг л яриад байгаа шүү дээ. Тэнгүүт энэ талаас нэг талын захиалга хүчтэй шахаад ороод ирсэн. Эсрэг талд нөгөө талаас нөгөө талын захиалга хүчтэй шахаад ороод ирсэн. Тэнгүүт энэ нь ханшиг амар тэнцвэржүүлээд одоо тий маш нэг тийм үгээ аваагүй л болчихж байгаа гэсэн үг байхгүй юу? Бух баагатлууд. Тэгээд нэг талын чиглэл үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг. Энэ жишээн дээр бол мэдээж bearish чиглэл үүсэх магадлалыг асар нэмэгдүүлсэн байна тийм үү? Гэх мэтчлэн за энэ бол яг хөө би inverse fairway gap-ын талаар ярьчаад бас нэг дараа нь одоо юу гэдэг чинь энэ дээр заавал одоо нэг balance price range дээр тусдаа бичлэг хийх нь ч бас сайшин тийм. Тэгээд энэ дээр бол угс нэг тийм ойлгох хэцүү биш байгаа бах. Та нар хэрвээ балцаас гаргаад ингээд тэмдэглэл хөтлөөд inverse fairway gap ойлгосон бол ер нь бол энэ balance price range-ийг ойлгочих ёстой. За тийм байна. Тэгэхээр дахиад хэлсэнчлэн энэ бол 4 дахь лав байвал сайн. Гэтэ яг хуу 5 6 дахь лав 7 8 дахь лав ингэж арилж явж байгаа дараа нь ингээд үссэн ч болно. Ямар ч байсан хоёр талын fairway gap яг цэвэрхэн огтлолцож явахт гол учир нь байгаа шүү заяа. За тэгэхээр энэ хүртэл бичлэгээ үзсэнд үнэхээр их баярлалаа. Тэгээд маш их зүйл сурж мэдэж авсан гэж найдаж байна. Тэгэхээр бид нэр дараагийн бичлэгэн дээр хэдүүлээ. Breaker block, session kill zones, тэ new week opening gap, new day opening gap бас одоо тэ өчнөө олон PD-ээр энэ талаар ярилцсанаа. Энэ бол 2026 онд орох бах. Өнөөдөр бол 2025 оны 12 сарын 29. Тэгээд би бас нэлээд бичлэг хийцэн байна. Энэ бол магадгүй энэ жилийн хамгийн сүүлийн бичлэгч биш магадгүй. Гэтэ хэм мэдлээ. Би дахиад нэг бактестний сешн оруулж магадгүй. За ямар ч байсан тэгээд энэ хэрвээ хамгийн сүүлийн бичлэг бол эргчил уулзъя. Энэ хэрвээ хамгийн сүүлийн бичлэг биш бол дараагийн бичлэгээр уулзцгаая 2025 оны дараагийн бичлэгээр уулзцгаая. За тэгээд маш их баярлалаа. Тэгээд заавал хүмүүсээ дахиад дэлхийн хүмүүсээ хэдүүлээ заавал бактест хийх ёстой. Энэ бол асар чухал зүйл ээ. Би бол энийг яг хувийн ашиг сонирхлоосоо хийлээгүй. Энэ бол арилжаанд хийхэд хамгийн чухал зүйл ойлгож байна уу? Та нар ингээл онл үзээлээдэг, худлаа үнэн гүүрүүг хичээл үзээлээдэг, төлбөр төлөөл үзээд л байдаг. Гэтэ ямар ч ахиц гардаггүй тийм үү? Яг гэвэл чи өөрийнхөө арилжааны стратегийг туршаад, олж мэдээд ажилтдаг хэсгийг ерөөсө баталж нотлоогүй учраас ямар ч ахиц гарахгүй хүмүүсээ. Та төлбөр төлөөд яг би мөнгөө төлсөн юм чинь энэ хүн ямар ч тэнэг юм ярьжсэн. За энэ хүн надаа ингээ зөв зааж явах хэрэгтэй гэд боддог байх. Гэтэ яг их тохиолдолд тэр хүн чиний мөнгийг авчаал стил чамд тэнэг зүйл ярьж явах тохиолдол маш олон байдаг. Тэр энэ бол үнэгүй хичээлгээ та нар битгий одоо юу гэдэг чинь та энийг үнцэнтэй байх боломжгүй гэж битгий бодорой. Монголчууд чинь амар мэддэг шүү дээ. Үнэгүй юм улганы хавханд байдаг чигч ах шиг те. Үгүй үнэгүй зүйл чи өөрөө хичээж чадах юм бол бүх энэ мэдээлэл те гадаад хэл дээр одоо юу гэдэг чинь интернетээр дүүрэн байгаа. Гэтэ гол нь зүгээр л яг энэ миний YouTube-ийг хийж байгаа зорилго нь гэх юм бол та бүхэнд маш юм хураангуй одоо тий заавал амар олон зүйл ингээд үзээд ингэх шаардлагагүй хурангуулаад дэлгэрэнгүй хүрэх зорилготой маа. Тийм болохоор заавал энийг үзэхээс гадна бактест хийгээрэй хүмүүсээ өөрсдөө хөрөнгө оруулцгаая. За дараагийн бичлэгээр уулзлаа баяр та.